Hi. За өнөөдөр хагасаа өдөр. Тэгээд хагасаа өдөр юу хийдэг вэ? Тэр тухайга одоо влог болгоод оруулах гэж байна. Удахгүй. Юу хийдгээ харуулнаа. өдөрлээ. Удахгүй. Yes. Like. Араад ирсэн. Сайн байцгаана уу? За. Одоо манай бүжгийн дугуулангийн хүүхдүүд байна. Бүжгээ ээж эхлэн хагасаа өдөр болгоны 11 цагаас Монгол бүжгийн дугуулан ордог байгаа. Сургалтаа танилцуулахаа өмнө өөрийгөө баг зэрэг танилцуулъя гэж бодлоо. Миний хувьд болохоор бүжигчин мэргэжилтэй багаасаа бүжгээр хичээлж эхэлсэн 10 жил байхаасаа соёл урлагийн их сургуулийн бүжиг заах арга зүйчийн анги төгссөн. Үндэсний урлагийн их театрт 7 жил бүжигчнээр ажилласан. Энд ажиллаж байх хугацаанд бас спорт бүжгээр хичээлдэг байсан. Спорт бүжгийн Star Dance хамтлагт 2007 оноос хойш хичээллээд дэлхийн аварга шалгаруулах спорт бүжгийн хамтлаг бүжгийн төрлөөр 6 удаа Монгол улсаа төлөөлж оролцсон. Бүжигчин байхдаа төрөл бүрийн бүжгийн төрлөөр хичээллэхийг зорддог байсан. Солонгост бүжгийн сургалтаа 2022 оны 4 сарын 20-наас эхлүүлээд одоо болтол тасралтгүй хагасаа өдөр болгон хичээлж байгаа. Давхарцсан тоогоор бараг 60 гаруй хүүхэд манай сургалтанд ирж Монгол бүжгийн хичээл болон K-pop бүжгийн хичээлд хамрагдсан байгаа. Энэ хугацаанд бол маш олон тоглолт үйл ажиллагаануудад бүжиглсэн. Мөн Daegu Colorful Festivalд оролцсон. Мэргэжлийн дугууланд хичээлдэг 10 жилийн сурагчдын уралдаанд Солонгос сурагчтай өрсөлдөж Монгол бүжгээрээ 1-р байранд орсон. K-pop хамтлаг маань 2-р байранд орсон. Ийм амжилттай хичээлж байгаа. За чичрээ шүү. Ягаад энэ сургалтыг санаачилж хичээл зааж эхэлсэн бэ гэвэл багш мэргэжилтэй учраас чаддаг энэ зүйлээ Монгол хүүхдүүдэд зааж сургая гэсэн зорилгоор эхлүүлсэн. Бас нэг зүйлийг онцлоход бол Монголын бие биелгээ бол ЮНЕСКОд бүртгэгдсэн соёлын бит бус өв байгаа. Хичнээн гадаадд ажиллаж амьдардаг байсан ч гэсэн ийм том өв соёлын түгээгч нь болсныхоо хувьд би энд байгаа хүүхдүүдтэй Монгол бие биелгээгээ өвлүүлж үлдээх ёстой юм байна гэж шийдээд энэ сургалтыг эхлүүлсэн байгаа. Энэ хичээлийн маань ач холбогдол нь гэвэл ялангуяа Солонгост харь оронд их хэл соёлоосоо хол өсөж байгаа энэ хүүхэд багчуудад маань эх орноо танин мэдэх, монголоороо бахархах, монголоороо үнэхээр өөрийгөө илэрхийлэх, Монголынхон эртний уламжлал, түүх, өв соёлыг ингээд шингээж, уламжилж, суралцаж явдаг. За хин гэдэг лээ? Хэдгээр анги? Хадвар анги мó? 6-р анги үстэй. Монгол сургуулийн 6-р анги. Бүжгийн дугууланд хэр удаа явж байгаа лээ? Бараг 4 жил үү? 3 жил үү? Харин тийм. Манай хамгийн уулч явж байгаа. Анууж юм байна. Хичээл маань дуусаад энэ чахуулсан болохоор үсгий зүүн жоох орцоодсон байгаа шүү. Манай хэдгээр анги лээ? Түрүүний ануужтай нэг анги те. Бүжгийн дугууланд яваад хэр удаж байгаа лээ? Гантуя 6 сар болж байгаа. За энэ хугацаанд ямар санагдаж байна? Юу гоё? Би ингээд сон ингээд түрүү ингээд сонсож ингээд арайс чадсан юмсан. Сонголт хийж чаддаг болсон. Уян хатан болж байгаа гэсэн үг юм уу? Ээж нь харин айгу гоё болоод байгаа шүү гэдэг шүү дээ. За. Бүжгийн дугууланд явахаар ямар вэ? Юу гоё идэв? Бүжиглээ.
биеэ хөгжүүлээ. Ааха. Зөндөө олон хаалтанд орсон тий. Манай цэцэнгоо манай шилдэг сурагч нарын нэг. За манай хоёр хипхоп. Хоёулаа адилхан хувцалж өвсөлсөн шүү дээ. Хэддгээр анги? 5. За. Хоёр ямар бүжиг хийж чаддаг вэ? Жаран. Шинэ жилийн бүжиг. Салхиж юу? Вай. Сухсраан донж. Зөндөө олон бүжигтэй байд гэд те. За бүжигт явахаар ямар энэ та хоёрт? Маш гоё. Юу сайн юу маш гоё их үү? Шинэ бүжиг сурчнаа. Шинэ бүжиг сураад. Тэгээ хагасаа өдөр ерөнхийдөө найз нартайгаа бас нийлэх гэж ирнэ тий. Ангийнх нь хөлтөд хэдэн хөлт явдаг лээ? 4. Өглөө 5. Гэтэ нөгөө дээгээс арай 2. За тэгээд уулангийнхаа хүүхдүүдтэй яг одоохондоо л би ялах мааматай байгаа болохоор тэр болгон уралдаан тэмцээнд оролцуулаад гэж чадахгүй байгаа. Саяхан манайхан нийтээрээ хувц илгэсэн. Тэгээд энэ зүүн бас олон арга хэмжээнд авч явахаар оролцуулахаар өөрсдийг нь сорж үзэхээр тийм зоригтой байгаа. Гэхдээ түрүү хэлсэн ямар нэгэн тэмцээнд ороод ялахдагтаа биш. Энэ бол яг хувь хүнийг хөгжүүлэх ийм сургалт байгаа учраас сургалтын дээрээ илүү их ач холбогдол өгч ажилдаг. Тэгээд яг энэ 12 сараас эхлээд мөн K-pop бүжгийн хичээл эхэлсэн байгаа. Одоо ялангуяа сурагч хүүхдүүд маань K-pop бүжгэнд маш их дуртай. Тэгээд багш руугаа мессеж явуулаад багшаа энэ одоо тренд болчлоо. Энийг заагаад өгөө. Дараа удаад энийг хийе гэд тийм сонирхолтой одоо байгаа. Тэгээд энэ үрээд блог маань дуусгаж байна. Миний хувьд болохоор ийм гоё сургалтыг одоо зориг гарган эхлүүлээд одоо 2 дахь жилийнхаа 2 жил өнгөрүүлж байна. Тэгээд сурсан мэдснээ хүүхдүүддээ өвлүүлж үлдээдэхтэй бол маш их баяртай байдаг. Мөн хүүхдүүдэд хараад тэднэрийгээ Монголынхоо тухай танин мэдэж энэ аялгау хувцас тийм үү энэ болгон чинь хүүхдэд ингээд соёл өвлүүлж байгаа. Тэгэхээр ийм гоё үн цэнтэй зүйлийг бий болгосондоо үргэлж баяртай байдаг. Тэгээд манай сургалтанд суухыг хүсэж байгаа бол доорх пэйж хаягаар холбогдоод бүртгүүлээрээ. Үнийн хувьд бол тийм үнэтэй биш. 1 сарын 60,000 байдаг. 7 хоногт 1 удаа орно. Тэгээд 2 цагаар орно. Сард бүтэн 1 бүжиг сурахаар тийм хөтөлбөр боловсруулад яг тэр хөтөлбөрийнхаа дагуу явдаг байгаа. Тэгээд тодорхой хэмжээний бүжгийн эвсэлтэй болно, өөрийгөө илэрхийлж чаддаг болно. Бас ингээд биеийн одоо цэх шугам, бүжгийн шугам гэж байдаг. Бие маань маш гоё юм цэгцэрэн, хөл чангарна, нуруу чангарна, хүзүүгээ одоо мөрөө ингээд хавчдаг хүүхдүүд байдаг. Энэ хүүхдүүдийн маань мөрн ингээд тэгшрээд өндөр болоод сонголт хийгээд ирэхлээр маш гоё юм зөөлхөн болдог. Насан туршид маань бас бүжгийн сургалтанд хамрагдахыг хүсвэл бачата бүжгийн сургалт бас ажиллаж байгаа. Энэ доор би утсын үлдээчи Монголын бүжгийн спортын одоо олон удаагийн авраг Баска багш маань яг өөрөө гардан хичээлээ ордог. Удахгүй магадгүй влогоороо энэ сургалтынхаа талаар оруулах болно. Баяртай.